Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын чухал спортын арга хэмжээ болох Суперболын тэмцээн явагдаж байна. За энэхүү Суперболын тэмцээнтэй холбоотойгоор орон нутгийн эдийн засагт ихээхэн ашиг тусыг үзүүлэх боломжтой гэж ажиглагчид болон эдийн засагчид тооцож байгаа юм. За Суперболыг зохион байгуулснаар орон нутгийн эдийн засагт 630 сая долларын ашиг олох боломжтой гэж тооцож байна. Америкийн хөл бөмбөгийн хамгийн том тэмцээн болох Супербол тэмцээн нэм гарагт Калифорни мужийн Санта-Клара хотын Ливи цэнгэлд хүрээлэн болсон. За энэхүү болсон тэмцээнд Seattle Seahawks болон New England Patriots багуудын хооронд гол тоглолтууд болсон байна. Энэхүү томоохон спортын арга хэмжээ нь хоёр багийн хөгжийн дэмжигчдийг Сан Францискогийн Bay Area буюу одоо эргийн бүс нутаг руу очиж тэмцээнийг хөгжийн дэмжих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. За 2024 онд Bay Area-гийн зохион байгуулалтын хороо тус бүс нутагт болох 2025 оны NBA-гийн бүх хотын тоглолт, 2026 оны Супербол, хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг одоо томоохон спортын арга хэмжээнүүдийн эдийн засгийн нөлөөллийг урьдчилан таамагласан тайлан захиалан хийлгсэн байна. За тус тайланд дурснаар зөвхөн нэм гарагийн тоглолт гэхэд Bay Area-гийн эдийн засагт 370-аас 630 орчим сая ам долларын ашиг авчрах тооцоо гаргасан байна. За өнгөрсөн жилийн Супербол тэмцээнийг Луизиана мужийн Нью Орлеанс хотод зохион байгуулсан. За тухайн үед бол мужийн албан тушаалтнууд мэдэгдэхтэй уг арга хэмжээнд нийтдээ 115 мянган зочин гаднаас ирж оролцсон. За нийтдээ эдийн засагт бол 658 сая долларын ашгийг бий болгосон гэж тухайн үедээ мэдээлж байсан. За хэрэглэгчдийн хувьд бол гол одоо зарцуулалт нь цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох зарцуулалт нь нийтдээ 77%-аар өснө гэж Bank of America тооцсон байна. 2017-оос 2025 оны хооронд Суперболуудын тоглолтын зарлагын хэм маягийг нь шинжилсэн судалгаа гарсан. Энэхүү судалгаанаас үзэхэд тоглолтын өдөр цэнгэлдэх хүрээлэнд хамгийн ойр байрлах шуудангийн кодод зардал огтон өсдөг. За ингэхдээ хоол хүнс зохицоолын зардал нь хамгийн их өсдөг болохыг эдийн засагчид тооцож гаргасан байна. Мөн тоглолтыг зохион байгуулахад хотуудаас тодорхой зардал гардаг. Санта-Клара хотын хувьд энэхүү зардал нь төлөвсөн ашигтай харьцуулахад бага байгаа нь харагдаж байна. За өнгөрсөн жил бол тус хот энэхүү арга хэмжээг зохион байгуулахад нийтдээ 6.3 сая ам долларын зарлага гаргана гэж тооцож байсан. За үүнд бол зочдын урсгалыг зохицуулахад боловсон хүчнийг сургах болон логистикийн бусад зардлыг гаргахаар тооцож байсан. Гэвч бол бусад хот нь Супербол тэмцээнийг зохион байгуулахад үүнээс их хэмжээний зардлыг өмнө нь гаргаж байсан. Бас ийм түүх байдгийн байна. Жишээлх юм бол Атланта хот 2019 онд Супербол тэмцээнийг зохион байгуулахад ойролцоогоор 47 сая долларын одоо зарлагыг гаргаж байжээ. 2023 онд Phoenix-ийн гадна Аризона мужийн Грэнлэнд болсон тоглолтын маргаанш Phoenix Bay Harbor олон улсын нисэх буудал түүхэндээ хамгийн ачаалттай байсан байна. Нийтдээ 200 мянга гаруй зорчигч тус нисэх онгоцны буудлаар дайран өнгөрсөн. За энэхүү нисэх онгоцны буудал нь American Airlines-ийн төв одоо буудал болдог. За мөн хэм зарцагтай Southwest Airlines болон Frontier компаниуд мөн энэхүү буудалд үйл ажиллагаа явуулж 200 мянган хүнийг тухайн үедээ хүлээн авч Суперболын тэмцээнийг зохион байгуулахад хувь нэмрээ оруулж байсан юм байна. За Супербол тэмцээнийг очиж үзэж чадаагүй хүмүүс Америк даяар хоол хүнс ундаа үзэх одоо үйлчлэг зохион байгуулахад их хэмжээний мөнгийг бас зарцуулдаг юм байна. За сүүлийн 10 жилийн туршид Суперболын зардлыг хянж ирсэн үндэсний жижиглэн худалдааны холбоо Америкчууд томоохон энэхүү тоглолтод зориулж нэг хүнд ноогдох зардал нь нийтдээ 94,177 ам долларт хүрсэн. За нийт зардлын хувьд 20.2 тэрбум ам долларыг зарцуулах дээд амжилт тогтооно гэж тооцож байгаа юм байна. За нийт зардлын 79%-ийг хоол хүнсэнд зарцуулна гэж тооцож байна. За Супербол тэмцээн бол бас зар сурталчилгааны томоохон одоо боломжийг компаниудад бий болгодог. За энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа телевизүүд энэхүү одоо тэмцээнийг ашиглан асар хэмжээний бас орлого олох боломжтой байдгийн байна. За Супербол тэмцээнийг энэ жил одоо олон нийтэд түгээх одоо телевизээр NBC телевизээр цацагдж байгаа. За тус телевизийн спортын тоглолтын үеэр сурчлагын үнэ нь нэмэгдсэн байна. NBC телевиз 9-р сард Супербол тэмцээний сурчлагын заруудыг дунджаар 30 секундын зар сурчлагыг 10 сая ам доллараар зарсан. Өнгөрсөн жилийн Fox телевизээр цацагдсан зар сурчлагын дундаж үнэ болох 8 сая доллараас өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. За NBC телевиз нь 2-р сард зохион байгуулагдах спортын арга хэмжээнүүдээс ашиг олох боломжтой гэж тооцож байгаа. За ялангуяа 2026 оны өвлийн олимпик бол бас ашиг орлогыг авчрах боломжтой спортын арга хэмжээнд нэрлэж байгаа юм байна. NBC телевизийн хувьд Америкийн нэгдсэн улсад олимпийн наадмыг дамжуулах онцгой эрхийг авсан. За NBC телевизийн сувгаар цацагдж байгаа спортын арга хэмжээнүүд нь тус одоо телевизийн эцэг компани болох Comscat компани хувьцааг Wall Street дээр сүүлийн 5 өдрийн хугацаанд 4%-аар өсгөхөд гол нөлөөллийг үзүүлж байна.